Монгол Улсын ерөнхийлөгч өнөөдөр Завхан аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг жалхан цухтагта Дамдан базарын нэрмж төв талбайд хүрэлцэн ирэхэд улаастаа цэргийн хүрээний хүндэт харуулга өгдөж авлаа. Ерөнхийлөгч Завхан аймгийн иргэд хөдөлмөрчтэй уулзсан төрийн тэргүүний бодлого үйл ажиллагаа хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр улс орон бүс нутгийн эдийн засаг нийгэм бүх салбарыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьдралын чанарыг дээшлүүлэх нь Монгол төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тодтоглоо. Завхан аймаг өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа нь улс орон нутгийн бодлого үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, төр хувийн хвшлийн түншлэл байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн хамтын хичээл зүтгэлийн дүн гэдгийг хэллээ. Улс орон бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх чадамжийг нь сайжруулах асуудал Монгол төрийн анхаарлын төвд ямагт байсаар ирсэн. Завхан аймгийн ажил хичээнгүй хөдөлмөрч ард иргэд бүс нутгийнхаа төдийгүй улс их орныхоо хүнсний хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал, цагаан алт, эрүүл Монгол хүн, тэр мод үндэсний хөдөлгөөнүүдэд амжилттай оролцож, идэвх санаачлагтай ажиллаж байгааг биенд зориуд сохон тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Боёд боловсролынхаа түүхийн эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт, үндэсний хөдөлгөөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаад би бас баяртай байгаамаа. Самс нь олонх Ексор 5 дахин өсөж 4,000 тонн буюу 330 сая $д хүрч гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал 550,000 хос гутлаар нэмэгдсэн ийм сайхан мэдээг бид нар сүүлийн 2 жилийн хугацаанд аваад байгаа. Энэ бол сайхан ололт амжилт. Мөн улс орны аюулгүй байдлыг баталгаа болсон хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зорилгоор улс орон даяар хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгалын хүрээнд үндэсний хөдөлгөөн бас амжилттай хэрэгжиж өнгөрсөн 2 жилийн хугацаанд 53 үндэсний үйлдвэр шинээр ашиглалтанд орсон байна. Олон арван үйлдвэрүүд өөрсдийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлсэн. 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, хүнсний бараа бүтээгдэхүүнийг манай баялаг бүтээгчид маань үйлдвэрлээд өөрсдийнхөө зах зээл гаргасан. Гадаадд экспортод гаргаж байна. Энэ бол их сайхан амжилт. Монгол Улсын ерөнхийлөгч одоо дотоодын хүнсний хэрэгцээг өөрсдөө хангадаг улс болъё гэж би зорилт дэвшүүлсэн. Цаашлбал хүнс экспортлогч улсуудыг гэсэн зорилтыг дэвшүүлээд энэ зорилтыг одоо хэрэгжүүлэхийн тулд манай баялаг бүтээгч нар маань сэтгэл гарган зүтгэн ажиллаж байгаад би одоо туйлаас баяртай байгаа. Завхан аймгийн иргэд хүнсний хувьсгал тэрб мод цагаан алт үндэсний хөдөлгөөн хөтөлбөрийг анхнаас нь тууштай дэмжиж хүнс хөдөө аж ахуй, газар тариалан мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэн ажлын байр бий болгож татвараа төлөн улс орон нутгийнхаа эдийн засагт бодиттой хувь нэмэр оруулж байгааг ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Завхны 24 аж ахуй нэгж иргэн хүнсний хувьсгал Атрын 4-р аяны хүрээнд 5 орчим тэрбум төгрөгийн урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авч газар тариалан үр тариа, хүнсний ногоо, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэж байна. Үүний дүнд 1990 оноос өмнө хусталгаатай байсан бүх газар тариалангаа сэргээсэн. 2028 он гэхэд өвс тэжээлээс эхлээд сүү өндөг хүнсний ногооныхоо хэрэгцээг өөрсдөө бүр хангах зорилт тавьжээ. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд Монголын хамгийн нарийн микронтой завхан буурал үйлдвэрийн ямаа, нарийн ностой сартуул үйлдвэрийн хоныг цөм сүрэг болгон өсгөн үржүүлдэг. Мөн тосон цэнгэлийн аж үйлдвэрийн парк байгуулна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 1 сая гаруй мод тарьж ургуулад байна. Миний хүү ан төмрийн инх хүслэн маань манай ерөнхийлөгч маань одоо санаачилсан илгээлт 2100 хөтөлбөрийн 2 дахь шатанд одоо сумаасаа шалгарсан хүүхэд байгаа. Хэлний бэлтгэлд 1 жил суралцаад тэгээд одоо Унгар улсын Будапештийн технологи эдийн засгийн их сургуулийн 3 дугаар дамжаанд амжилттай суралцж байна. Ерөнхийдөө бол бид нар одоо миний хувьд бол улсад 28 жил тухайн албан тушаал дээр 20 жил ажиллаж байгаа. Яг ижил одоо бидний одоо ижил хэмжээнд ажиллаж байгаа төрийн алба эрхлээд хүүхдээ гадаадд сургана гэсэн ойлголт бол биднэрт бол одоо бидний мөрөөдөөч одоо хүрэхгүй тийм мөрөөдөл. Миний хувьд Завхан аймагта ажиллаж амьдраад 6 жил болж байна. Улаанбаатар хотод амьдардаг байсан. Орон нутагт амьдрахын давуу тал бол төвчрөл байхгүй, утаа байхгүй, стресс байхгүй байдаг. Тэгэд ерөнхийдөө бол бүх залуучуудыг орон нутагта бизнес эрхлэж орон нутагта доктор суршилтай, докторийн бааз зүрийг одоо баттгахад энэ таны санаачилсан хүнсний хувьсгал аян байна одоо маш хөшөөрөг болж байгаа шүү. За дэлхийн ор амьсгалын өөрчлөлт гэдэг юм дэлхийн нийтийн өмнө одоо
аюул гамшиг болоод байгаа яг энэ цаг үед Монгол улсын ерөнхийлөгч таны санаачлагаар тэрбум модыг тарж ургуулна гэж одоо хөдөлгөөн өрнүүлсэн нь яг цаг үеэ олсон маш чухал үйл хэрэг байлаа. Тэрбум модын хөдөлгөөн өрнөснөөр одоо Монгол хүн болгон мод тарих гэдэг одоо ирмэлзэлтэй болсон тойргийнхоо ард иргэдийн амин амьдралыг төрийн албаны тогтвортой байлгах тэр үүднээс ажиллах ёстой байдаг. Зарим гишүүн бол одоо чуулгандаас суухгүй явдаг тийм гишүүн байна. Үнэхээр бол одоо тэр тэгж яваа гишүүнийг бол бас шаардлагатай бол татах нь бол зөв гэж үзэж байгаа иргэн үнийхээ тухай. Тэг татах ёстой. Миний хувьд бол ер нь улсын хурлын гишүүнийг иргэн татах нь хамгийн зөв хэлбэрээр зүгээр иргэн үнийхд харж байгаа. Би өөрөө бас энэ улаацсан сумын иргэдийн урдын төлөөлөгч хүний хувьд бас иргэдээ төлөөлөж энэ хосгол сууж байгаа бол тэр заалтыг бас маш чухал заалтай гэж ойлгож байна. Ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг үүсгээд тэр хэрэг нь батлагдвал одоо тэр татхаас өөр ямар ч харцаагүй. Ерөнхийлөгчийн илгээлд 2100 итгэлэгт хөтөлбөрөд Завхан аймгийн 78 оюутан шалгарсан. Одоогоор гадаадын 15 орны ихтэй сургуульд 43 оюутан суралцж байгаа. Анхны төгсөгчдөө аймгийнхаа тамгын газарт ажиллах урилга хүргүүлжээ. Өнгөрсөн онд Тосон зэнгэл суманд 22 мегаваттын дулааны цахилгаан станц ашиглалтанд орж Алтай улаастан эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Мөн улаастай сумын бохироос цэвэрлүүлэх бүрэн автомат байгууламж, 800-ны судалтай театр, аймгийн 100 ортой Тосон зэнгэл сумын 50 ортой эмнэлэг, улаастай Алтай чиглэлийн 178 км, Арцуур бомт хүртэлх 160 км, Солонготын давааны хатуу гучлалтай авт зам, богод жигстэн голын төмөр бетонын гүүрийн бүтээн байгуулалтууд өрнөж байгаамаа.